Хинтээ аймгийн Цэнхэр мандал сумын Согоот багаас улсын хошин авраг малчин тодорсон юм а. Малчин даваа цэрэн даш даваанаар 2014 онд улсын авраг малчин өрх болж байсан. Тэд инхүү 13 жилийн дараа улсын хошин авраг малчин болж байгаа юм. Арвтын системийг хөгжүүлэн багийн малчидтайгаа хоршин ногоон тэжээлийг тариалсан. За улмаар цас судны цагт хүнд бэрхийг өөрсдийн тарьсан мал тэжээлийн тусламжтайгаар хохирол багтай даван туулсан байна. Малчин үний хөдөлмөрч бас нэлээд хүнд. Тэгээ энийг төвчээртэй бас нэлээд хөдөлмөрлсний үршинд одоо 13 жилийн дараа улсын хошин авраг болж баталсан да одоо манай гэрүүл маш их баяртай байна да. Цэнхэр мандал сумаас одоо анхны хошин авраг малчин хөдөө аж ахуйн салбарт одоо төрөн гарч байгаа нь бол одоо нийт малчд бол Цэнхэр мандал сумын иргэдэд бас баяртай мэдээ болсон. Мөн Тус аймгийн Дархан сумаас улсын авраг малчин 11, Алтан төлийн эзэн 5 тодорсон. За улсын авраг малчнаар тодорсон Хараат багийн малчин Амгаланбаатар оюун туяанаар нь 31 жил тасралтгүй мал маллаж, за залуу малчдыг малжуулах ажилд идэв санаачлаг гархан оролцдог нутаг орныхоо үлгэр жишээ малчид юм а. Зонжлог оройхон гардаг. Орой гарсан таана хүмүүс одоо нарийн ногоо чанартай ногоон гарч мал сайхан таргалдаг. Тийм л нутаг та. Манай өвөг банзрагч гэдэг одоо Сүхбаатар аймгийн Дөшинсэр сумын уугуул 80 хэдэн хонд улсын авраг малчин болж ирсэн. Дархан сум маань энэ жил өнтөө сайхан байна. Өнтөө сайхан байгаа болохоор мал аж ахуйн салбарт олон сайхан хүмүүс маань амжилт бүтээл нүрэмтэй явж ах шиг байна. Хинтээ аймаг 2025 оны жилийн эцсийн мал тооллохоор 3.4 сая толгой мал тоолуулсан. 18 сумын 89 багт 12 мянга орчим малчин хөдөө аж ахуйн салбарт хөдөлмөрлөж байна. Малын тоо гэхээсээ илүү чанар, малын таваарлаг байдал руу илүү анхаарах зүйтэй юм. За түүнтэйгээ уялдуулаад энэ одоо гал морин жилийн аваргуудыг шалгуур нь ийм одоо чанар гэдэг энэ одоо зүйл рүүгээ орж ирж байгаа нь бол туйлын зүйтэй байна. Гал морин жилийн босгон дээр Хинтээ аймгаас 33 аймгийн авраг малчин тодорсон. Улсын хэмжээнд хамгийн олон малтай сумаар Өмнө Дэлгэр сум дахин шалгарсан байна.